За Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жилээс эхлэн 10, 11-р ангийнхаа өгөх боломжтой болсон. Тэгвэл тус шалгалтыг 10-аас 12 дугаар анги болон өнгөрсөн жилийн төгсөгч нийт 83,000 гаруй шалгуулагч өгснөөс 70,000 гаруй нь босгоо 400 хоног давж тэнцсэн бол 13,000 орчим нь тэнцээг байна. Шалгуулагчдын 84.5% нь тэнцэж 14.5% нь тэнцээгүй нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ижил үзүүлэлт юм. Харин олон нийтийн сүлжээнд гарсан 10, 11-р ангийнхны шалгалтын материал илүү хүнд байсан гэх мэдээллийг боловсролын үнэлгээний төвөөс үүсгэлээ. Ер нь яг өгчөөд гараад ирэхдээ бол хүнд байна гэж ярьдсэн. Гэхдээ оноогоо харж байгаа айгүй байсан. Ер нь масаараа тэжгүй. 10, 11, 12 бүгд ээш гэж байгаа. Тэгээд тэдний материал нь өөр байсан болохоор тэрэн дээр л хүүхдүүд их гомдолтой байх шиг байсан бэл. Шалгалтын дотроо их нь нэг сонь нэг жоохон би л өөрөө нэг жоохон эргэлзээд сайн бүрэн ойлгож чадахгүй. Тэгээд ер нь лисейгийн тэр сэдв мэдэв уул нь бас гайгүй л байсан. Энэ жилийн шалгуулагчдын гүйцэтгэлийн дундаж оноо 53.6 байгаа нь өнгөрсөн жилүүдээс буурсан үзүүлэлттэй. Тодорхойлбол 2024 онд 6728 байсан бол 2023 онд энэ оноо 748 байсан байгаа юм а. Тэгвэл гүйцэтгэлийн оноо ийм буурсныг 10, 11-р ангийнхан азаа үзэж шалгалт өгсөнтэй холбоонд тайлбарлаж байна. Яг энэ нэг 10 дугаар анги 11 10 дугаар ангиас өгчөө боломж ашиглаад ер нь бол тэгээд ямархан юм ирдэм байх гэд ер нь бол үсэх гэж орж үтсэн гэх юм уу. 10 11-ийн нэг 12-ийн сэдвэрээ ороод өгчих юм болов гэсэн чинь яг нэг л 10-ийн улсын шалгалтын Монголын сэдв ч юм яг л тийм л орж ирчихсэн. Ер нь арай жоо хүнд санагдсан. Гэхдээ гайгүй. Хүний хүмүүс яг бичээд үзүүлэх гайгүй. Яг хальтхан хараад эхний дүгнэлтээр бол жоо хүнд л санагдсан. Чиний хувьд одоо хэдэн оноос хэдэн оноо? Би 800-аас 462 оноор тэнцсэн. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл гомдлыг боловсролын үнэлгээний төвөөс авч эхэлжээ. Энэ хугацаанд ноцтой гомдол ирээгүй байна. Жилд дунджаар шалгалт өгсөн иргэдийн 10 орчим хувь нь гомдол гаргадаг. Хэрвээ дүн оноо хүлээн зөвшөөрөхгүй бол шалгалтын материалтай танилцах боломжтой юм а. Энэ жил бол бас бага байна. Ерөнхийдөө өргөдөл гомдол ирж байгаа байдал бол тий. За 10 11-р ангийн шалгалтын материал хүнд хөнгөн байгаа бол сая нөгөө гүйцэтгэлээрээ одоо тодорхойлогддог. Ерөнхийдөө шалгалтын материал хүндэтсэн үү, хөнгөцсөн үү гэдэг юм. Энэ дээр бол одоогоор ямар нэгэн тийм зүйл харцсангүй гайгүй байна. Тэгээ 3 10 11 12 гэдэг энэ 3 ангийн төвшөнд бол ерөнхийдөө ойролцоо гүйцэтгэлүүд бол харагдаж байгаа. Монгол хэл бичгийн шалгалтанд жилд дунджаар 40,000 орчим шалгуулагч шалгалт өгдөг байсан бол энэ жил 85,000 гаруй хүн бүртгүүлж 83,000 гаруй хүн шалгалт өгсөн байна. Өөрөөр хэлбэл 12 дугаар ангийн 39,000 орчим сурагч шалгалт өгсөн бол 11-р ангийнхын 90% буюу 30,000 сурагч хамрагдаж 10 дугаар ангийн 13,000 гаруй сурагч шалгалт өгсөн байна.